загвар бүтсэн түүхээс. Анх 1952 онд Нью-Йорк хотын Watertown-д сүү түгээгч залуу түгээлтээр явж байхдаа Герман, еврей эрдэмтэн Жюлиустэй уулзсан ба. Эрдэмтэн Канадын өндөр ууланд ургадаг модны үнэр судлаач байж. Сүү түгээгч залуу асгарсан сүүнээс болж муухай үнэр гардаг талаар эрдэмтэнд хэлжээ. Түүний ярьсан зүйлээс эрдэмтэн санаа авч боргоцоон огт тосыг цаасанд шингэн анхны үнэрийг гарган авчээ. Ингээд олон төрлийн үнэрүүдийг шингээсэн үнэртүүлэгч гаргах санааг олсон байна. Анхны загвар нь эмэгтэй хүний хэлбэртэй байсан боловч тэрхүү загвараа өөрчлөн жилийн 4 үлрэлд мөнх ногооноороо байдаг хуш модны хэлбэртэй болгож загвараа өөрчилсөн байна. Ингээд модны хэлбэртэй үнэртүүлэгчийг баг багаар задалж удаан хугацаанд сайхан үнэрийг үнэртэх үнэртүүлэгчийг бүтээсэн. Тэр цагаас Little Trees автомашины зах зээлд амжилттай танигдж эхэлсэн юм. Хамгийн сонгодог төрөл болох Black Ice, Royal Pine, Vanilla Aroma, New Car үнэрүүд одоо хүртэл цаг үеийн хамгийн шилдэг байсаар. Whether you're in a milk cart or a taxi cab.